Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлт боллоо. Төслийг бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр олон улсын хөдөлмөрийн байгууллага 30 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийн гол зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд тулгамдж байгаа асуудал түн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг бий болгох юм а. Голлон ноос ноолуураа зочлох үйлчлэгийн салбарт туршин хэрэгжүүлнэ. Ингэснээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан үзэж байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин бол яг зөвхөн Монголын асуудал биш, бүх нийтийн бүх улс орны тулгамдж буй асуудал. Ялангуяа Монгол улсад ямар асуудал байна гэхлээр залуучуудын ажилгүйдлийн түвшин бол хэд өндөр буюу үндэсний хэмжээнээс 2 буюу түүнээс дээш дахин өндөр байгаа юм аа. Тэгэхээр энэ төслийн хувьд энэ асуудал дээр бол ажиллахаар байна. Монголд тулгарч байгаа бас нэг бэрхшээл, бас сонирхолтой тоо гэх юм бол залуучуудын нэг талдаа залуучуудын ажилгүйдлийн түвшин маш өндөр байна гэж яриад байгаа. Гэхдээ яг бодит нөхцөл дээр очих юм бол залуучууд маань ажиллаа хэд хурдан хугацаанд солих, нэг ажлаас нөгөө ажил руу хурдан шилжиж байгаа нь бас эргээгээд асуудал үүсгээд. Тэгээд тэрийг нь болохоор ажил олгогч талаас нь юу гэж тайлбарлаж байгаа гэхээр биднэрт ингээд ажиллах хүч хэрэгтэй байна. Бид нар ажиллах хүчний хамсдалд ороод байна гэж тайлбарлаж байгаа нь их сонирхолтой тоо баримт юм аа. Одоо энэ статистикийг авч үзэх юм бол за мэдээж нөгөө нэг хөдөлмөрийн зах зээл бол айгүй сонирхолтой байгаа тий. Эрэлтэн нийлүүлэлт хоёр нь маш зөрүүтэй тоо баримт харагдаж байгаа. Тэгэхээр яг практик дээр харахаар юу байна гэхэлэр яг үүндээ бол ажил олгогч болон залуу ажилтан хоёрын хоорондын хүлээлтийн зөрүү байгаа. За залуу ажилтан бол илүү магадгүй бүтээмж муутай ажиллах, харин ажил олгогч бол хэд илүү удаан ажиллах ч гэдэм үү те. Энэ хүлээлтийн зөрүүнээс үүсээд энэ шилжилт хөдөлгөөн маань нэлээд их байгаа. Тэгэхээр энэхүү төслөөрөө мэдээж бид хэд том зургаараа биш ч гэсэн салбарын хэмжээнд энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Одоо нийт өртөг болвол нь одоо урьдчилсан байдлаар бол 400 мянган долларын одоо санхүүжилтийг Солонгосын улсын засгийн газраас бол санхүүжилж байгаа. За энэ дээр нь бол гүйцэтгэгч одоо төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд бол манай Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллага гээд за бүтээмж бол холбогдох чиглэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм туршлагатай байгууллага, за их сургуулийн оролцоотой юм томоохон судалгааны баг бол Монгол улсад ажиллаад өнөөдөр ингээд нээлттэй хийж байгаа юм аа. За ерөн бодлогын хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлт бол за жишээлбэл ажилгүйдлийн төвшинг аваад үзэхэд дөрөвдөр улирлын байдлаар 5.3%-тай байгаа болвол яг үүнийг одоо 15-аас 24 насны залуучуудын бүлэгтээр нь аваад үзэх юм бол 13 орчим хувийн одоо юм буюу одоо бараг 2 дахин илүү ажилгүй залуучуудын хувьд ажилгүйд бол 2 дахин илүү байна гэж үздэг. Төслийн үр дүнд 15-аас 29 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөр эрхлэлтэнд бэлтгэгдсэн байдлыг сайжруулах, залуучуудын мэдлэг ур чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөрийн нөхцөл бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулна гэж үзсэн байна. Хөнгөн аж үйлдвэрийн мэргэжлийн одоо дээд боловсрол те хөнгөн үйлдвэрийн инженер механик ч юм уу яг энэ мэргэжлүүдийг бол шинжилгээ ухааны технологийн сургуулийн одоо хөнгөн үйлдвэрийн инженер технологийн сургуулиуд одоо бэлтгэж байна. Харамсалтай нь яг энэ чиглэлээр одоо төгсөж байгаа төгсөгчдийн тоол одоо дэнд харамсалтай 10 хүрэхгүй хүүхдүүд одоо төгсөж байгаа шин. Тэгээд 10 хүүхэд нь болохоор хэвшлэн тэтгэлгээр одоо зорж байгаа хүүхдүүд байдаг. Шалтгаан нь бол яг энэ салбарыг одоо залуучууд сайн мэдэхгүй байна тий. Тэгээ энэ салбар ямар ач холбогдолтой, энэ салбар залуучууд ажиллаад ямар ирээдүй хүлээж байгаа юм байдгийг бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэрийг бол одоо бид нар сурчлах хэрэгтэй. Монгол залуучуудын дунд албан бус хөдөлмөр зөнхөлж байна. Судалгаагаар 15-аас 29 насны залуусын 44% нь хөдөлмөр эрхлэж байгаа нь улсын нийт ажиллагчдын 22%-ийг бүрдүүлж байгаамаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаанаас үзэхэд залуусын боловсролын түвшин нэмэгдэх тусам албан салбарт буюу илүү баталгаатай үр дүнтэй хөдөлмөр эрхлэлт рүү шилжих байдал нэмэгдэж байдаг байна. Дээд боловсрол эзэмссэн 5 залуу дутмын 4 нь албан салбарт хөдөлмөр эрхлэж байна.